За сайн байна уу. Та смарт баланс системийг ашигласнаар санхүү татврын тайланг маш богино хугацаанд гарах боломжтой юм аа. За жишээ нь 100 хүртэлх ажил гүйлгээтэй нэг компани улирлын тайланг 30 минутаас цагийн хугацаанд гарах боломжтой байгаа. За смарт баланс системийг ашиглаж тайланг богино хугацаанд гаргахын тулд ажил гүйлгээг богино хугацаанд оруулах шаардлагатай. За би одоо ажил гүйлгээг хэрхэн богино хугацаанд оруулах талаар үзүүлье. За нэгдүгээрт нь та ажил гүйлгээг оруулахдаа гүйлгээний загвар ашиглан оруулж болно. За гүйлгээний загвар ашигласан оруулж байгаа нөхцөлд гүйлгээний загвараа сонгоод дөнгөө оруулахад хангалттай. За мөн та өмнө оруулсан гүйлгээнүүдээсээ шинэ гүйлгээгээ хуулж оруулж болно. За энэ хуулах үйлдэл бол их хурдан үйлдэл. Зөвхөн огноо юм уу дүн аль нэгийг засаал шинээр гүйлгээг хуулаад үсгэждэг. За мөн та хурдан оруулахын тулд урьдчилсан байдлаар ажил гүйлгээгээ Excel дээр энэ загварын дагуу бэлдээд татаад оруулах боломжтой байгаа. За би үзүүлье. За энэ маань бол нэг 1000 хүртэлх гүйлгээг бол нэг 10-аас 20 секундын дотор оруулах боломжтой байгаа. За ингээд ороод ирж байна. За ажил гүйлгээг богино хугацаанд оруулсны дараа санхүү татврын тайлангууд маань автоматар гарчна.